дараагийн хоёлыг аврах аппарат бол улаан туяагаар таныг одоо эмчилнэ. За тэгвэл улаан туяаны ач холбогдлыг тайлбарлая. Бид нар хүүхдүүдийг 100 нар агаар усаар чирэгжүүлнэ гэж ярьдаг те. Яг тэр шиг бид нар ингээд жилийн 4 үлрээлт 24-7 цагаар ийм байгалыг ийм газар тавьчихад байгаа. Тэгэхээр таныг би улаан туяагаар чирэгжүүлнэ. За тэгвэл энэ ямар холбогдолтой вэ гэхээр арсны гүнд энэ улаан туяа нөлөөлснөөрөө таны өөрөөс чинь коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлнэ гэсэн. Бид нар нэмэлтээр коллаген уух шаардлага байхгүйгээр арс маань өөрсдөө коллагеныг нийлүүлжүүлэх чадвартай байдаг. Бид нар ингээл нүүрний массаж, ингээл бүтэмийн массаж хийлдэг те. Массаж хийлгэж байгаа нэгс нөгөө коллагеныг нийлэгжүүлдэг эсүүдийг төвшүүлэх гэдэг байхгүй. Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр улаан туяаны тусламжтайгаар хоёулыг арсны гүнд нөлөөлнө. За тэгвэл бид нар нэмэлтээр коллаген уугаад за магадгүй тэр хүн коллагеныг 100% шингээж чадахгүй шүү дээ тий. Тэгвэл бид нар өөрсдөөсөө нийлэгжүүлсэн коллаген гэдэг бол бидний биед үр өгөөж өгөх нь маш өндөр байдаг байх нэ. За дараагийн нэг ач холбогдол нь юу юм гэхээр бидний арсанд арс бол өөрөө маш том хамгаалах тогтолцоо юм. Хаалмадаа тархлааны тогтолцоо юм тий. Тэнгүүд тархлаа тогтолцоог маш сайн нэмэгдүүлдэг зүйл бол алдчихгүй энэ улаан туяаны тусламжтайгаар тархлааны системийг идэвхжүүлнэ. Тэгэхээр та тархлаа дэмжих юм тариа хэрэглэх шаардлагагүй байх нэ. Коллаген нэмэлтээр уух шаардлагагүй болох нэ. Өөх шатаалт нэмэлтээр уух шаардлагагүйгээр зөвхөн аппаратанд ороход маш их зохицуулж үйлчлэл үзүүлэх нь шүү дээ тий. За дараагийн нэг зүйл нь юу юм гэхээр за үе мөч, өрөвсөл одоо үе мөчний гэмтэлтэй хүмүүс байдаг. За тэр хүмүүс болохоор улаан туяаны өрөвслийг маш богино хугацаанд таарж өгдөг учраас одоо ингээл хавдангууд нь бид ингээл жин тавиал хавдрыг буулгах гэдэг тий. Тэр бол нэг талаас зөв. Богино хугацаанд хавдрыг буулгаж чадах юм бол бид нар богино хугацаанд нөхөн сэргийх буюу одоо эдгэх процессыг түргэсэх гээд байгаа. Энэ болохоор богино хугацаанд хавдрыг буулгаад тэнцэж өрөвслийн эсүүдийг намжааж өгч байгаа учраас эдгэрэлтийг нүүлээд түргэсгдэг. Ийм ач холбогдол аппарат байгаа шүү дээ. Тэгээ та ингээд орох юм бол маш гоё хөлрөн, маш гоё тайвшрна, би маш их сулгана. Тэгэхээр лимфийн тогтолцоо буюу таны тунгалгийн тогтолцоог төвчилж өгдөг. Тэгснээрээ тунгалгийн тогтолцоо ч өөр юм хөөхний бодис солилцоог хариуцдаг байхгүй юу? Тэгэхээр бас өөх шатах процесс явагдана гэсэн үг сайн. Тэгэхээр тэгж гэсэн өөрийнхөө биеийг мэдрээд үз. Тэгээд маш баярлалаа. За тэгээд гоё коллаген маань идэвхжээ, тархлаагаа одоо дэмжээд тэгээд бүх хувцас тайлаад гоё нүцгэн одоо